Дандаа хүүхэд залуучуудад буруу хөх биш шүү дээ. Хүүхэд залуучууд энэ дугуй унсан хүүхдүүд айгүй ядаргаатай хэцүү байна. Машин доогоор орчоод урдуур хойгоор шүлцтэй тэгээд. За хүүхдүүдэд ч бас асуудал бий. Гэхдээ энэ юунаас болоод ийм асуудал үүсээд байгаа. Яагаад хүүхдүүд бид нар те залуучууд бид нар ингээд энэ машинтай ах эгч нарт үзэн ядагдаад байгаа юм. Энэ бол ерөөсөө зам байхгүй. Би за миний хувьд бол одоо өдөр бүр автомашингийн өдөр болсон байгаа. За би машинаа одоо унтраач хаяад одоо 7-8 хончлоо. Бараг аккумуляторыг суулсан баг. За гадаа бороо орж исэн ч гэсэн би цуваа өмсөж явж байгаа. Энэ хүүхэд залуучуудыг буруутгах ямар ч боломж байхгүй. Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот өнөөдөр байхгүй болсны нэгэн тод жишээ юм аа. Нийслэлчүүд ерөөсөө бидэнд хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа. Гэрлэн тохион дээр ирээл ингээл зогсоход зэрэгцээл ерөөсөө дор иж 5-аас 10 мотоциклтэй залуучууд ирж зогсдог болсон. Тэгээ энэ цаагаараа юуг илэрхийлээд тэгэхээр бидэрт ерөөсөө зориултын зам хэрэгтэй болсныг одоо тодхон илтгэж байгаа. Одоо ингээд нэг хэдэн машинуудын дундуур сүлжээд ингээд нэг арга цагаа явж байгаа. За тэнд зай байна уу? Байна. Заавал одоо ингээд нөгөө шинээр моточ зориулсан, дугуйч зориулсан зам гаргах гал толгоогоо гашлагаад байх шаардлагагүй бас хэдэн замууд байна. Нэг нийслэлийн удирдлагууд хуралдаад сэтгэл гаргаад ингээд шийдэх боломж нь бол байгаад байгаа шүү гэж хараад байгаа. Бүгдээрээ замтай болцгоё. Замтай болмоор байна.